автобусны билетийн шалгалттай холбоотой мэдээ байна. Автобус метро зэрэг хот доторх нийтийн тээврийн салбарын ашиг буурсаар байгаа болохоор нийтийн тээврийн компаниуд тасалбарын шалгалтаа чангатах нь гэж шийдсэн байна. Яг тэгэхээр энэ ашиг орлого буурсан байдлынх нь нэг гол шалтгаан нь нийтийн тээврээр үйлчлүүлэгч дунд туулайчид маш их олон байна гэж үздэг байгаа юм байна л да. За 2020 онд л гэхэд Чех улс даяар өдөрт 1000 орчим зорчигч тасалбаргүй зорчиж байгаад баригддаг байсан байна. Энэ нь улсын санд 325 сая короны хохирол учруулдаг гэсэн үг гинэ. Тиймээс туулайчдыг багасгаж алдагдлаа багасгахын тулд билет шалгалтыг улам сайжруулах бөгөөд ингэхдээ ажлын өдөр, амралтын өдрөөр хийх шалгалтын тоогоо нэмэгдүүлэхээс гадна шөнийн цагаар билет шалгалтыг нэмэгдүүлнэ гэсэн байна. Тасалбаргүй зорчиж байгаад баригдсан тохиолдолд торгул заавал төлдөг. Жишээлхэн бол Праг хотод 1000 корон төлөх ёстой байдаг. За энэ мөнгөө 15 хоногийн дотор төлж барагдуулахгүй бол тэрнээс хойш хугацаанд алданг тооцоо төлөх мөнгө нь улам нэмэгдээд цаашлаад бүр шүүх мөх дээрээ тулдаг. Тэгэхээр ер нь бол аль болох бити туулаачлаарай хүмүүсээ гэж анхааруулъя.